Здравствуйте, уважаемые. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Манай бүс нутагт дарайлангийн ээлжилт улирал дуусгуур болж байна. Ургацын баярын мэндийг та бүхэндээ хүргэе. Одоо энэ дарайлангийн улирлыг дүгнэн ярьж, хураасан ургацаа хэрхэн зөв хадгалах тухай өгүүлэх нэвтрүүлгээ та бүхэндээ хүргэе. Прежде всего о погодных условиях. Мэдээж дарайлангийн улиралд цаг агаар ихээхэн нөлөө үзүүлдэг. Харамсалтай нь бид цаг агаард харин нөлөөлж чадахгүй. Тиймээс дасан зогсож түүний аашинд тааруулан ажиллах хэрэгтэй болдог. Энэ жилийн хувьд өнгөрсөн жилдээ харьцуулахад харьцангуй дулаахан байсан. Харин 5 дугаар сард 5 дугаар сарын 3-4-өөс эхлэн дулаарч нэмэх хэмтэй болсон. Тэгсэн хэдий ч 5 дугаар сарын 15-нд хасах 3 хэм болж цочир хүүтэрсэн. Нойтон цас орсон. 5 дугаар сарын сүүлээр нойтон цас дахин нэг удаа унж гадаа хасах нэг хэмтэй болсныг та бүхэн санаж байгаа байхаа. Харин зун нь их гантай болсон л доо. Хуурай халуун цагаагаар бараг 8 дугаар сар хүртэл үргэлжилсэн. 8 дугаар сарын 3-4 хавьд бороо орсон. Тиймээс сайн ургац авахын тулд бид заавал ногоогоо сайтар услах хэрэгтэй болсон. 9 дугаар сард харин харьцангуй дулаахан мэдээж бороо ихтэй байлаа. Ингээд 9 дугаар сарын 30-наас эхлээд хасах хэмтэй болж хүүтэрлээ. Ингэж тооцохоор цаг агаарын хувьд харьцангуй таатай зун болсон хэрэг. Яг вэ 7 дугаар сарын гадаа гандуу халуун байснаас бид ногоогоо сайтар услах шаардлага гарч ажил нэмэгдсэн. Харин одоо ногооны төрлөөр нь ямар ургац өгснийг нь дүгнэн ярилцъя. Жимсгний хувьд бол жаахан тааруухан жил боллоо. Учир нь цэцгэлтийн үед голдоо өртөө жимснүүд болох чавуугийн дор гүйлс болон алим тэр бүхэл хар өхрийнүүд мойл зэрэг жимсний эд цэцгэлж байх үед нь гадаа хасах 8-9 хэм болж хүүтэрснийг түрүүн хэлсэн. Ингээд тэр тооц хүртэж чадаагүй болохоор өөр жимсээ бараг өгсөнгүй. Мөн аалзан хачиг зарим ургамалд үрэлсэн ч үндэсний ногооны хувьд үндсэн ногоонуудаа төдийгүй төмөс ариун их ургац өгч бид их ургац авлаа. За би 8 үндсэн ургамал сонгож авсан байгаа. 3 жимсэх нь 5 нь хүнсний ногоо. Ургамал тус бүрийг нь ургац болон чанараар нь үнэлдэг. Хангалтгүй бол 2 оноо, хангалттай бол 3 оноо, сайн бол 4, маш сайн бол 5 гэх үнэлгээ өгнө. Өнгөрсөн 2 жил нийтдээ 31 оноогоор үнэлэгдэж байсан бол энэ жилийн нийт оноо 32 болж өслөө. Энэ нь ургамал тус бүрийг дунджаар үнэлвэл 4 оноо авсан гэсэн үг. Өнгөрсөн жил сонгон сармис чавга муу ургасан. Харин энэ жил чавга мөн өргөст хэмэх муу ургалаа. Харамсалтай нь өргөст хэмэхэнд аалзан хачиг үүрлснээс энэ нь болсон хэрэг. Би хэдийгээр үр гаргаж авч чадсан ч гэсэн нийт ургацын чанар хэмжээ нь тааруухан байсан болохоор өргөст хэмхийг 3 оноогоор үнэлсэн юм аа. Ингээд нийлбэр нь 32 болсон доо. Ингэж үнэлэх нь бидэнд ямар төрлийн ногоо сайн ургаж байгаа, ямар төрлийн ногоо тааруухан ургаж байгааг тогтоох боломжийг олгоно. Улмаар ирэх жил алдаад автахгүй тулд эсвэл юунд анхаарлаа хандуулах хэрэгтэй болохыг бидэнд мэдэх бололцоог олгодог юм аа. Одоо авсан ургацаа хэрхэн зөв хадгалах хэрэгтэй талаар ярилцах болно. Манай бүс нутгийн хувьд тун сайн ургац өгсөн жил боллоо гэж хэлсэн. Ингээд хэрхэн тэрхүү авсан ургацаа зөв хадгалах аргатай одоо бүгдээрээ танилццгаая. Ну а как именно? Давайте посмотрим на примере подполья на нашем участке. Начнем с культур семейства посленовые. За ингээд хүлэмжийн ногооны үндсэн төрлүүд бол улаан лойл, амтд жинжүү, баклажаныг хэрхэн зөв хадгалах тухай ярьж өгье. Улаан лойлыг хүлэмжинд болон гадаа талбайд тариалдаг бол амтд жинжүү, баклажаныг голдуу хүлэмжинд оруулдаг. Манай улаан лойл ингэж сайхан ургасан, сайхан харагдаж байгаа үедээ сортоос нь хамаарж 11-р сарын дунд хүртэл хадгалан хүнсэндээ хэрэгдэх болно. Эслэг ихтэй буюу махлаг сортууд удаан хадгалалт таадгүй юм. Одоо ингээд зөөлрөөд эхэлчихсэн байгаа юм аа. 11-р сар хүртэл хадгалалтаа авахгүй нь ойлгомжтой. Тиймээс хагас боловсруулсан бүтээгдэхүүн болгох хэрэгтэй болно. Гарладиор эсвэл соус хүртэл хийх төлөвлөгөөтэй байна.
Харин зузаан хальстай Сайнка Кукла зэрэг гибрид үрийн лолиг харцгаая. Их сайхан хатуу бараг шинээрээ байгаа биз дээ. Мэдээж эслэг ихтэй сортуудаас амтны хувьд жаахан сул байх л да. Ямар ч тач 11-р сар хүртэл шинэ ургацын ногоо идэх боломжийг бидэнд олгож байгаамаа. Мөн даршлагад зориулагдсан сортууд хадгалалт сайн даадаг. Мэдээж заримыг нь даршлан л да. Харин үлдсэнийг нь хүнсэндээ хэрэглэх байгаа. Зузаан хальстай болохоор харьцангуй удаан хадгалалт даах чадвартай ургамал шүү дээ. За одоо чинжүүний тухай ярья. Би сүүлийн жилүүдэд олон өнгийн чинжүү тариалж байгаа. Энд ихэд 4 өнгийн чинжүү байна. Олон өнгөөр солонгоруулан хоол хийх эсвэл личо хийхэд тун сайхан харагддаг юм. Даанч манай зойронд чинжүү хадгалахад таата нөхцөл нь хараахан бүрдээгүй байгаа болохоор жаахан зөөлрөг шинжтэй болсон байна. Тиймээс удахгүй би бүх чинжүүгээрээ личо хийчихнэ. Эсвэл зарим гэрийн эзэгтэй нар шиг хэрчиж хөлдөөгөөд дараагаар нь гисгээж хоолндоо хийх болно. Одоо баклажаны тухай өгүүлье. Энд миний тарьсан 3 сорт байна. Энэ гэхэд алдарт Вера сорт, харин энэ цайвар цагаан өнгөтэй нь Бамбавот сорт, харин Висоли молочник сорт нь ийм цагаан өнгөтэй. Бас л жаахан зөөлрсөн байна. Тиймээс ойрын хугацаанд икра буюу нугаш хийх хэрэгтэй болно. Эсвэл зүгээр хоол хийхдээ түлхүү ашиглаад байж болно. Сонгоны төрлийн 2 голлох ургамлууд болох сонгон сарамсыг хэрхэн хадгалах тухай одоо ярилцъя. Үрсэлгээгээр нь тарьдаг сонгоны хувьд сонгоны ургац энэ жил өнгөрсөн жилдээ харьцуулахад маш сайн байлаа. Энэ Стуран сортын сонгон, харин энэ нь Геркулес сортын сонгон. Өдөр тутмын хэрэглээний хоолны сонгонуудаа. Харин энэ улаан сонгоны кармен болон ирээд барон сортууд байна. Маш сайн хадгалалт таадаг, хоол гэхээсээ илүү салаад хийхдээ ашигладаг. Удаан хадгалахад олон давхар хальстай байх нь тун чухал. Хэрвээ хальсгүй нүцгэн сонгоныг бол аль болох хурдан хугацаанд хүнсэндээ хэрэглээд байгаарай. Хадгалах хэрэггүй шүү. Expedition сортын сонгоны тухай хэлэхгүй өнгөрч чадахгүй нэ. Энэ жил манай талбайд 1 кг хүрч ургаагүй ч гэсэн 800-аас 900 г жинтэй ургац буул авч чадлаа. Миний хувийн рекорд 1 кг 8 г байсан. Гэхдээ бидний одоогийн зорилго бол дээд амжилт биш. Хамгийн гол нь сонгоноо зөв хадгалах явдал юм а. Зойронд хийж хадгалахын өмнө маш удаан хугацаанд сайтар хатаах хэрэгтэй болдог. Хатаах 2 хувилбар бий. Би эхлээд сүйдрөвчөндөө дараа нь гэртээ тавьж хатаадаг. Та бүхэн харалта яаж хатсан байгааг. Харин зөөлрсөн хальсгүй сонгоныг нь бол хоол хийхдээ ашиглаж гэнэ биз дээ. За тэгээд 5 дугаар сар хүртэл зойрондоо хадгалахад зүгээрээ дараагаар нь хөрөгчөндөө хийчихсэн ч болдог юм а. Пичура досхоныхноос мэдэж авсан нэг аргыг та бүхэндээ одоо зааж өгье. Уг досхон нь өөрийн сонгоноороо алдартай, тиймээс ч сонгоны нутаг гэдэг юм а. Сонгоныг ногоон иштэн шууд зойрондоо хийх хэрэгтэй. Энд сонгон аажмаар хатаж хадгалагдахад бэлэн болно. Одоо бүгдээрээ үндсийг нь тайрчихъя. Бас ишийг нь тайрах хэрэгтэй болно. За ингэж бэлтгэсэн хэд хэдийн сонгон миний хойно харагдаж байна. 800 г орчим жинтэй. Магадгүй сонгоноо гадаа хатаах боломжгүй тохиолдолд зойрондоо хийж хатаах боломжтой хувилбарыг та бүхэнд танилцууллаа. Хамгийн гол нь энд хуурай цаг агаартай байх ёстой гэдгийг битгий мартаарай. За сарамсны тухай өгүүлье. Хүнсний сарамс ингэж ургасан өдөр тутмын хэрэглээний жижиг хумстай сарамснууд юм. Мухабинскинд нутагшуулсан Загинскийн сорт. Манай Боредийнхан Либо Вадови буюу эмчилгээний гэж нэрлэдэг. Учир нь бетоцинидийн өндөр агуулгамжтай вирусын эсрэг үйлчилгээ сайтай болохоор тэрэ. Одоо өвөл сарамсыг хүнсэндээ илүү түлхүү хэрэглэх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Учир нь удахгүй томоогийн улирал эхлэн бас өөр ямар ч вирус гараад ирэх юм билээ бүү мэд. Харин одоо жаахан муудах магадлалтай сарамсыг ногоо болон хулууны икра буюу нугаш хийхдээ ашиглаж гэн биз дээ. Харин энд эх жилийн үрийн буюу хамгийн сайн сарамс үлгөөтэй байна. Энэ жил ургац болон түүний чанар тун сайн байсан болохоор би сарамсыг 5 оноогоор үнэлсэн. Бүх зүйлийг цаг тухайд нь хийхээр ийм сайн ургац авч өндөр үзүүлэлт үзүүлж байгаамаа. Би одоо та бүхэндээ үрийн сарамсыг хадгалах бас нэгэн өөр аргыг зааж өгье. Ингэж сүлжихэд нилээд авьяас хэрэгтэй болдог. Харин авьяасгүй эсвэл цаг багтаа хүмүүс зориулаад зүгээр л ишийг нь 20 см орчим урттайгаар тайрчих хэрэгтэй. За ингээд хавар хүртэл асуудалгүй хадгалагдчихна. Үр дүнгийн гэхдээ харж байгаад хилцгээе. Сайн байвал ингэж сүлжиж байх шаардлагагүй болно шүү дээ. Одоо булцууд хүнсний ногооны бүлэг ургамлын талаар ярилцъя. Хамгийн том төлөөлөгч нь мэдээж луун. Миний гарт 3 өнгийн луун байна. Энгийн луун,
Би голдуу, голлонд гибридүрээр тариалдаг. Мөн сүүлийн жилүүдэд тусгаалan ихээр тариалж байгаа шар луван энд харагдаж байна. Чихрийн агуулмж багтаа болохоор Төв Азийн орнуудад плов хийхдээ зөвхөн шар луванг ашигладаг юм аа. За тэгээд төгсгөлд нь цагаан луван, ухаа буюу загасны шүл хийх зориулагдсан тусгай сорт цагаан чүгчхээлэ гэж нэрлэгддэг. 2 дахь жилдээ туршиж байгаа 100 урт хэлбэртэй. Гэхдээ нэг их сайн ургац өгдөггүй юм байна лээ. Загасны шүлийг бол би энэ шар луунгаар хийсэн ч онцгийн ялгаа гарахгүй юм шиг надад санагдсан. Тиймээс шар луун бол тижээлих биш, хүнсний гэдгийг та бүхэн сайн ойлгох хэрэгтэй. Тодорхой хэмжээгээр магадгүй луунгийнхаа талбайн 3 эсвэл 4-ний нэгт нь тариалахад л хангалттай. Бид өвөл махтай, загастай хоол хийхдээ энэ шар луун голцоо ашигладаг. Хоол чихэрлэг биш, сайхан амттай болдог юм аа. Плов хийхдээ бол заавал шар луун ашигладаг. Хадгалахын өмнө угааж болохгүй, элсэнд хийж хадгалнаа. 3 жил тутамд тэрхүү элсээ сольж байгаарай. Хайрцагндаа нэг хувин хэртэй элс хийгээд хамгийн эрүүл сайн ургасан луунгаа доор нь хийгээд өгнө. Тэгээд хамгийн дээр нь муудах магадлал өндөртэйг нь хийж өгнө гэсэн үг. Луунгаа доороос дээш давхарлан өрнө 10 см элс, луунгийн давхраг дахиад 10 см элс гэх мэтчлэнгээр давхарлан өргөх юм. Шинэ жилийн дараагаас эхлээд бид луунгаа эдэж хэрэглэх болно. Энэ янзаараа бараг 7 дугаар сарын дунд үе хүртэл шинэ ургацын луун гарах хүртэл бид луунгаа эдсээр байх болно шүү дээ. Хүрэн манжингийн тухай яриагаар нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Хэлбэрээсээ хамаарч 2 төрлийн хүрэн манжин байдаг. Дугуй буюу стандарт хэлбэртэй Рондо Голландын гибрид үр энд байна. Харин энэ бол 100 хэлбэртэй Бадана гибрид үрийн хүрэн манжин. Миний хувийн туршлага болон иргэдийн ярианаас дүгнэхэд дугуй хүрэн манжин нь 100 урт хүрэн манжингаас илүү сайн хадгалалт таадаг. Хэдийгээр луунтай харьцуулахад гадна талдаа зузаан хальстай төмс шиг хадгалалт сайн даадаг ч гэсэн бид элсэнд хадгалах хэрэгтэй болно. Тэгж хадгалахаар хүрэн манжин 2 жил хүртэл хадгалалт даадаг юм. Тэгээд боорш болон бусад хоол хийхдээ гаргаж ирээд хэрэглээд байж болно. Хэд том биш дундаж хэмжээтэй хүрэн манжин хадгалалт илүү сайн даадаг гэдгийг бас санаж аваарай. За одоо дараагийн булцууд ургамал болох манжингийн талаар ярилцах болно. Багч гэсэн манжин тариалж байгаарэ гэж би зөвлөх байна. Энэ бол цагаан манжин, өвлийн цагаанч гэж нэрлэгддэг. Мөн л хадгалалт сайн даана хөсөөл төмөстэй хүрэн манжинтай хамт хадгалж болно. Өөрийн өвөрмөц гашуун амтай манжин өвөл хүнсэндээ хэрэглэх нь тун зохимжтой шүү. Ардын уламжлалт хангаах ухаанд хүртэл луунгаар хэрхэн томооноос сэргийлэх тухай зааж өгдөг шүү дээ. Уламжлалт түүхээ бодоод ядаж 10 манжин тариалчихж байгаарай. За одоо хараарай. Энэ бол үндэсцэл дээрээ. Би иш болон үндсийг нь дайрчихсан. Энэ бол яблочны сорт. Ойролцоогоор хагас килограмм жинтэй ургасан. Би 4 ургамал тарьж нийтдээ 2 кг ургац авлаа. Сэл дээрээ витамин болон эрдэс давсны уурхай гэсэн үг. Тийм болохоор хулууны болон ногооны икра буюу нугаш, горлодиор хийхэд ашиглаж болно. Мөн ханд хийж хэрэглэж болдог. Зүгийн балыг сэл дээрээ үндэстэй холиод үнцэнтэй ашиг тустай ханд хийж болдог юм аа. Одоо бүгдээрээ хулууны төрлийн ургамлуудын талаар ярилцах болно. Энэ бол Камчатка сортын хулуу. Би нийтдээ 7 хулуу хураасан. Дунджаар 4 кг орчим жинтэй дээж амжилт тогтоохын төлөө хэд том ургуулах гэсний хэрэггүй. Энэ бол хамгийн боломжийн хэмжээ юм шүү. За хурган гуа буюу Кабочокийн 3 сорт энд байна. Би 100 үзүүлж байсныг та бүхэн санаж байгаа бах. За энэ бол русский размер сорт 12.5 кг хүрч дээд амжилт тогтоосон. Манай талбайн хувьд бол дээд рекорд амжилт юм аа. Уг нь бол дунджаар 5-8 кг жинтэй ургадаг байсан. Харамсалтай нь Кабочок нь удаан хадгалалт даахгүй. Тиймээс хулууны икра буюу нугаш хийхээр төлөвлөж байна. Мэдээж жаахан луун нэмж өгөх хэрэгтэй гэдгийг битгий мартаарай. Энэ сортын хурган гуан хулуутай төстэй амттай байдаг юм байна лээ. Ийм өвөрмөц сорт бол русский размер юм аа. Мөн ойрын үед хэрэглэх зорилгоор тариалсан бусад сортуудыг одоо харуулъя. Энэ бол нимбигний өнгөтэй энгийн Кабочок буюу хурган гуа. Янтарны гэдэг нэртэй сорт. Удаан хадгалалт даахгүй, тиймээс ойрын хугацаанд хэрэглэх шаардлагатай болно. За өвөл махан татаж хийх зорилгоор цукини тариалсан байгаа. Завтрик нефтяника сорт л тоо. Энэ зузаан хальстай болохоор хадгалалт харин сандаадаг.
Нэг зүйл сануулж хэлэхэд кабачок буюу хургангуйг заавал зойронд харин хулууг бол тасалгааны нөхцөлд хадгалсан ч болдог юм. Учир нь зузаан хальстай, тиймээс жингээ алдаад байдгүймаа. Одоо байцааны тухай ярилцах болно. Дарчилгааны болон Голландын гибрид бүрийн Крауфман, Мегатон байцааг доошо зойронд буулгаж хараахан ирээгүй байна. Гадаа амбарт хадгалж байгаа. Энэ сарын сүүлээр шууд дарчлах болохоор тэндээсээ гаргаад шууд даршилчих та. Харин хавар хүртэл хадгалан хэрэглэх байцаануудын сортыг одоо танилцуулъя. Энэ бол Эринда гибрид бүрийн сорт шийдэнгийн гэрэл шиг хэлбэртэй байгаа биз дээ. 2 кг орчимжинтэй, өвөл салат болон бусад хоол хийхдээ хийж хэрэглэнэ. Харин энэ бол вегетарианка сортын улаан байцаа. Өвлийн үйлрэлд маш их хэрэгтэй. Эринда сортыг халуун ногоо хийхэд ашиглаж болдог бол энэ улаан байцаагаар зөвхөн салат хийдэг. Учир нь олон төрлийн ашигт тустай эрдэсийн найрлагатай. Одоогоор манай зойронд нэмэх 14 хэмтэй байна. Удахгүй гадаа хүүтрээд ирэхээр 7-8 хэмтэй болохоор нь би зойрондоо байцаануудаа зөөгөр оруулчихна. За бидний 2 дахь талах болсон төмөсний тухай ярихгүй өнгөрч чадахгүй. Энэ жил услага хийсэн талбайнуудаас сайн ургац авч чадлаа. Мөн энэ жилийн онцлог нь фитофториз буюу хожуу мөөгөнцрийн өвчлөлт гарахаагүй. Өөрөөр хэлбэл бороо их хожуу орсноос энэ фитофториз үүсэх нөхцөл боломж нь бүрдээгүүмаа. 2 дугаар төмөсний болцоонууд их сайхан том ургасан. Энэ төмсийг харалтаа. Энэ бол кондор сортын төмөс. 1 кг 150 г жинтэй ургалаа. Манай талбайн рекордыг хараахан эвдэж чадсангүй. Би 1 кг 800 г хүртэл жинтэй төмөс хурааж авч байсан. Энэ жил хүмүүс 1.5 кг жинтэй төмөс хүртэл хурааж авсан байна лээ. Энэ жил чийг дутагдсны улмаас ишнүүд нь 7 дугаар сард бараг үгсэн гэж хэлж болно. Тиймээс хөрсөн дор олон булцуу бүрэлдэж амжаагүймаа. 10 төмөс ургах газар 5 төмөс ургасан гэсэн үг. Тиймээс ийм том хэмжээтэй болж ургаж байгаамаа. Харамсалтай нь том төмөсний амт нь дундаж энгийн төмөстэй харьцуулахад муу. Тиймээс энгийн хэмжээтэй олон төмөс байсан нь нэг томоос дээр байдаг юм аа. Мөн ийм этгээд хэлбэртэй төмөс хүртэл ургасан. Энэ нь чийг дутагдсанаас болж байгаамаа. Хүнсэндээ ийм төмсийг хэрэглэхэд асуудал гарахгүй. Энгийн төмсний хэмжээ ойролцоогоор 100 г байдаг. Амт чанар нь сайтай. Энэ бол шаргуултай алдарт Адрета сортын төмөс. Их амтлаг сайхан сорт болохоор би тусад нь хадгалж хэрэгэлдэг сорт юм аа. Зүгээр талахгүйгээр хүртэл идэж болдог амтлаг сорт л доо. За энэ бол ягаан өнгөтэй төмөсний сорт. Цусан дахь жихрийн хэмжээ өндөртэй хүмүүс зориулан гаргаж авсан сорт юм. Луун шиг түүхийгээр нь идэж болдог Сиренави туман гэдэг нэртэй төмөсний сорт. Тийм ч их ариун ургац өгдөггүй сорт юм байна лээ. Түүхийгээр нь шууд идэж хэрэглэх зорилттой. Хоол хийж болгох гэсний хэрэггүй байдаг юм байна лээ. За өрийн төмөсний тухайд би тусгайлан уутанд хийсэн байгаа. Ногоон уутанд нь шалгарсан сортууд харин ийм улаан тооронд шин сортууд байгаа. Хүнс хөдөө аж ахуйн хүрээлэнгээс надад 9 сортыг судал хэмээн илгээсэн. Тэдний нэг нь Краса Мишири. Ер нь агрономчид 3 жил судалж байж дүгнэлтээ хийх нь илбэг. Харин би 2 жилийн дотор энэ сорт ашигтай үгүйг нь судлаад тогтоочих байхаа. Өрийн төмсийг ийм торон уутанд ялгаж хийгээд тариалах хүртлээр хадгалах болно. Олон нас цэцгсийн хувьд энд Gladiolus байна. Сайхан хатсан байгаа биз дээ. Энэ дүрнүүд нь харагдаж байна. Ингээд ирэх хавар хүртэл хадгалчихна. Горгийн цэцгийг одооноос зойронд хийчихэж болно. Харин сарнаа цэцгийг бол зойронд хийхэд хараахан болоогүй байна. Горгийн болон сарнааг зойронд хийхээс өмнө мөн сайтар услага битгий мартаарай. Эцэст нь дүгнэж хэлэхэд энэ жилийн ургац сайн байсан. Ургацын чанарч сайн байсан болохоор хадгалалт сайн даана гэдэгт итгэлтэй байна. Хамгийн гол нь хадгалах орчин хэмийг нь сайтар бүрдүүлэх хэрэгтэй. Агаар жуулагч буюу жижиг хоолоогоо бид өмнө хучдаг байсан 10 дугаар сарын 14-өөс хойш хуучих шаардлагагүй болсон. Харин гадаа хасах 8-аас 10 хэмтэй болоод ирэхээр нь агаар жуулалтын хоолоонуудаа хаах хэрэгтэй шүү. Барагцаагаар 10 дугаар сарын төгсгөлөөс хаах хэрэгтэй болно гэдгийг битгий мартаарай. За ингээд үзэгчдээ ариун ургац хураасан та бүхэндээ баяр хүргэе. Энэ ургацаа зөв сайхан хадгалж, өвөл хавартаа хэрэглэж, эрүүл мэндээ сайн хамгаалаарай. Ну а теперь подведем итоги этого сезона.
Энэ улирлын нэгдсэн дүгнэлтэд одоо хийцгээе. Нийт 32 дугаарыг бид бэлтгэн хүргэлээ. Бид Заигревский болон Тарвахтан Орионд очиж тентхийн цэцэрлэгч тариаланчдын дуршлагыг та бүхэндээ хүргэсэн. Миний болон бусад хүмүүсийн дуршлага, шинжлэх ухааны ололт амжилтыг практик амьдралд хэрхэн бууж байгааг нь харуулсан зөвлөмж мэдээллүүдийг агуулсан дугааруудыг энэ хугацаанд бид бэлтгэн хүргэлээ. Би өөрийн хотын болон Тарвахтан Орионд байрлах талбайгаасаа нэвтрүүлгүүдээ мөн бэлтгэн хүргэсэн. Өнгөрсөн жилдээ харьцуулахад үзэгчдийн тоо нэвтрүүлгийн хамрах хүрээ нэмэгдсэн байна лээ. Бүгд найрамдах бүрээд улс өөр байгалийн хязгаар болон эрхэм мужаас гадна 2 дахь жилдээ манай нэвтрүүлгийг хөрс зэрэгэлдээ найрсаг Монголын үзэгчид үзэн сонирхож байгаа. Тэнд маш олон хүмүүсийн дуртай нэвтрүүлэг болсон гэх мэдээллийг би авсан. Зөвхөн мах бос хүнсний ногоо, жимсгэн зэрэг витаминлэг бүтээгдэхүүн ногоог өөрсдөө тариалан хэрэглэх болсон гэдгийг нь сонсоод миний хувьд их баяртай байгаа. Мөн хамтран ажиллагч байгууллагуудаа талархснаа илэрхийлье. Та бүхэнгүйгээр манай нэвтрүүлэг үзэгчдэд хүрч чадахгүй шүү дээ. Уламжлалт хамтран ажиллагч байгууллагууд болох Садэм болон Сиадля Дома сүлжээ дэлгүүрийнхэнд баярлалаа. Мөн энэ жилээс Стокитов компани хамтран ажиллах болсон. Та бүхэндээ баярлалаа. Ийхүү 31 дахь удаагийн улирал энэ хүрээд өндөрлөж байна. Цаг тухайд нь хэрэгтэй бүх мэдээлэлээ өгч ажиллаж байсандаа би баяртай байна. Ингээд 4-р сарын дунд үеэс эхлэн 10-р сарын дунд үе хүртэл бидэнтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Ийхүү бидний хувьд өвлийн амралт маань эхлэж байгаа юм а. Ирэх жил илүү сайн ажиллаж, илүү сайн мэдээлэл түгээж, алдаагүй ажиллах болно гэдгээ хэлэхэд таатай байна. 2026 онд энэ жилээс илүү ариун ургац авахын төлөө хамтдаа хичээцгээе. Та бүхэндээ баярлалаа. Өнтэй өвлийг сайхан амарч өнгөрөөгөөрэй. Баяртай үзэгчдээ. Хорошего вам зимнего отдыха.